өрөөдөрөө бистик хүү харадуулаарай энд тэндгүй инээд бэлхэж эрхэмнэн хүүхдүүд баялан энэ бол мөнхийн хотхон эргэлдэг бидний дотны найз хүүхэд бүрийг хайлан би хөгжөө баярыг түгэн би найзууд бүхнээ тойруулаад наадам тоглох дуртай би зүв амьдрал зүв хүсэл зүв бүхнийг бид түгэн бид бол ханы хүүхдүүд хаан улсыг ихэмээгээ мөнхийн хотхон мөнхийн хотхон бидний найзууд мөнхийн хотхон итгэж найзууд мөнхийн хотхон үргэж хамтдаа тэрийг хатаа нэстэггүй нааш ирж юм хөө шудархан басан ямар гоё юм бэ мөнхийн хотыг хичээ тийм байна ямар гоё юм бэ Сайн байцгаана хүүхдүүдээ. Сайн байцгаана найзуудаа. Өнөөдрийн мөнхийн хотын нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдрийн мөнхийн хотын нэвтрүүлэгт манай Нэстэко та нарт чухал зүйл зааж өгнө. Юу зааж өгч байгаа чи мэдж байгаа юм уу? Би мэднэ. Юу юм? Дүрс зааж өгнө. Дүрсээ. Тэгээ яг үндэ зураг зурхыг зааж өгнө шүү. Шүдэрхэн. Чиний хувьд зураг зурхын тулд яах ёстой гэж бодож байна? Би юу? Зураг зурхын тулд харандаага барь зурах хэрэгтэй гэж бодож байна. Баа барьж сурхаа. Ааха. Тэрийг чи хэн чадна шүү дээ. Тэгвэл цаастай байх хэрэгтэй гэж бодож байна. Цаас. Тийм мэдээж ойлгомжтой шүү дээ шүдэрхэн. Тэгээ бас нэрээ би мэдэхгүй байна. Шүдэрхэн. Чи зураг зурхад чамд юу өндөрлөлтэй байдаг вэ? Би нөгөө нэг ингээл зурдаг байхгүй юу болно? Ингээл зурж байгаа л толгойг ингээл зураад тэнгууд заримдаа би энэ бүр толгооноосоо жижиг гэн заримдаа толгооноосоо том болчтой. Тэгээ гарын зурангууд нэг гар нь урт, нэг гар нь богинохон. Хүлийн зурхан бол нэг хүл нэм, нэг хүл нь тэгшин гэж зурчдаг байхгүй юу? Тэгвэл найзуудаа яад зурх аргыг нь зааж өгье. Цаадаг. Манай Нэстэко үнэхээр сайн зураг зурдаг болохоор Нэстэко өнөөдөр зураг зурхыг зааж өгнө. За, тэгэхээр нэг зүйлийн тухай ярилцсан шүдэрхэн. За. Дүрс гэдэг зүйлийн тухай ярилцсан байлаа. Би горволжин, бөөрөнки, дөрвөлжин, тэгэж өнцөгт гэх мэтчлэн дөрвөлд мэднэ. Бидний иргэн тойронд хөвчлэн горуулжин, дугуй, бас дөрвөлжин гэсэн дүрснүүд байдаг. Харин энэ дүрснүүд мань хоорондоо нийлээд байрлахлаараа янз өөр харагддаг байхгүй юу? Тийм болохоор хүүхдүүд зурхад хэцүү, тийм асуудал тулгардаг баг. Тэгэхээр бүгдээрээ эхлээд энгийн дүрснүүдээ маш сайн зөвлөсөн хэрэгтэй. За. Ямар дүрснүүд байдаг гэлээ? Хамгийн их байдаг дүрс бол борихи дүрс. За, борихи дүрс. Тэгээд дөрвөлжин. Дөрвөлжин болохоор дөрвөн өнцгтэй болохоор дөрвөлжин гэж нэрлэсэн. за, тэгвэл нэг өнцгийг хасаад Гороволжин. yes. Гороволжин. За, гихчний үндсэн горон ширхэг дүрснээс энэ хорвоо дэлхий дээр байгаа ихэнх юмнууд бүрддэг байх нь. Тэгэхээр яах вэ гэхээр найзуудаа би танарт тэгэхээр нэг цайд зурхыг зааж өгье. Цаадаг. За, нэг ярилцчих. Цайд зурхад хідэн дүрс арах бол Чи ямар цайд зурмаар байгаас шалтгаална? би гоё миний өрөөнд байдаг шиг тийм гоё цайд зуралмаар байна. За, тэгээ. За, би харин яаж зурвал амарх юм бэ? Ямар хөгжилтэй гэдгийг зааж өгье. Харин үзэгч найзууд маань өөрсдөө өснээрээ зурж олно шүү. Яг зөв найзлаа та нар хүссэн зүйлээ зураарай. Тэггүй одоо хаан хатан хоёрын амьдардаг. Анхөө гүнжин амьдардаг цайд зурна гэсэн чинь. Наач нэстэгөө тэгш өнцөгтэй. Ингийн магаз. За, тэгвэл одоо энэ дээр ингийн.
За би энэ хэсгийг арилгалаа. За. Арилгахгүй байсан ч болно. Тэгээ би арилгалаа. За одоо энэ дээр яахаа гэхлээр зүгээр шолоон зар аснаад. За. Ингээд. Ингээ харах юм бол ингээд зурчих юм бол тэгшин зүг. Ингээ бас халт харах өөрөөр харах юм бол манай Монголын алтхан хийтэй адилхан юм аа. Одоо хаалга. Ийм ингээ. Зэвэн. Тав зэвэн дурсан. Одоо энд нь дахиад ямар дүрсээ? Өндөр тэгшин зүгт байна. За тэгвэл эдэлтэн дахиад яг адилхан тэгшин зүгт. За одоо ямар вэ? Одоо нисдэггүй. Энэ дээр нь гурвалжин дурс, энэ дээр нь бөөрхи дурсарэ. Бөөрхи юу? Яагаад бөөрхи? Энд нь болохоор ханхуу амьдардаг, энд нь болохоор гүнж амьдардаг. Гүнж нь гоё бөөрхи сүгт хэрэг шиг. Болох уу? Тэгж болохгүй мүү? Би бөөрхи дурсыг өөр газар ашигламаар байна. За тэгвэл чи өөрийнхөө зар. За гурвалжин. Би дали гурвалжин зарчлаа. Аашлаарай. Одоо энд нь дахиад дөрвөлжин. Тэгшүүн зүгт. Энд нь дахиад тэгшүүн зүгт. Хөөх, ингээл нэмээд явуултаа гоё юу болох нь дээ? Ханы ордон болох нь дээ? Хөөе нисдэггүй ингээ. Ханы ордон ч нэрээ гоё юм юу яадаг штэ. Тог намирдэж тэрийг хаах уу? Зураас. Тог ямар хэлбэртэй байдаг вэ? Тог тэгшүүн зүгт хэлбэртэй байдаг. Тэ шүлхээ салхи ингээд цалхаа жоохон талбаал тий. Тэгээ бид нар тэгхгүй зурж олно. Дөрвөлжин. За. Тэг хүлэнэ. Одоо харин цонх. Ой дөрс. Гой. Эдэн дахиад цонх. Эдэн жижигхэн цонх. Тэгээ цонхондоо ингээд дөрөв хаач. Бөөрхи дурсыг хэрглэж байна. Ингээд юу болсон бэ? Цайз хааны ордон маань бэлэн боллоо. Нисдэггүйдээ баяр хүргэе. Баярлаа. Ингэж олно шүү дээ. Ингээд юм дээр хайдаг. Хадуу. Тий. Тэгээд эндээ ингээд замтай. Ингээд тод наашилж байгаа юм шиг. Зам нь шижир хатаар хийгдсэн. Байшин барилгууд нь болохоор Алт Эрдэнэс, Индернал, Бадмараг, Биндрия гэд маш олон гоё эрдэнэ чилгаар хийгдсэн шээ. За энэ нисдэггүй. Мөнхийн хотхон. Нэр тийм нэ тэ шүдэхээ. Одоо мөнхийн хотхоноо зарсан байж тээ. Ингээд яг үнтэй адилхан ихэнх зураг аманыгийн зүйлс маань юунаас эхэлдэг гэхээр энгийн дөрсөөдөөс эхэлдэг. Тийм болохоор найзуудаа хамархан байгаа биз? Хэрвээ би эхлээд шууд ийм зураг харуулсан бол зарим хүмүүс нь мэдээж сайн зурдаг болохоор зурж чаднах. Харин зарим нь энэ хэцүү юм байна. Би чадахгүй юм байна гэж шууд шантарч магадгүй. Харин эхнээс нь зурсан байдлыг та нар харсан биз дээ. Бид нэр энгийн дөрсөөд ашигласан. Тэгээд бүх зүйлс энгийн зүйлсээс бүрддэг байх нь. Тийм болохоор найзуудаа та нар энгийн зүйлсийг ашиглаад зураг зорж эхлээрээ хэрвээ тэгээ сайн зураад л ах юм бол та нар бүр мундаг сайн зурдаг хүмүүс болно шүү. Хэрвээ бид нэр ямар нэгэн тохиолдолд аяг угаадаг болдог ч юм уу, гэр орноо цэвэрлдэг ч болдог ч юм уу, гэх юм бол бид нар ийм том ажлыг яаж хийнэ гэж бодоод ах юм бол хийж чадахгүй. Яг зөв тэгдэг шүү. Тэгэхээр амархаа зүгээр энийг л арчаал болоо. Тэгээд арчаад дараагийн хэсгийг дахиад энийг арчаал болоо. Тэгээд энийг л арчаал болоо. Гэсээр агаад нэг мэдэхэд дуусчдаг. Тэгэхээр бас ямар нэгэн зүйл хэцүү гэж шантарч болохгүй. Яагаад гэвэл тэнийг хийх энгийн арга зам үргэлж байдаг. Тийм шүү. Тийм болохоор найзуудаа өнөөдөр та нарыг зураг зурхыг бүгдээрээ хүсдэг байх гэж бид хоёрыг итгээд зураг амархан зураг харахыг зааж өглөө. Та нар гэртээ өргөжлүүлэн дуртай бүх зураг зурж дуусгараа. Тэгээд бид хоёр зурсан зураг үзмээр байвал манай мөнхийн хатхан давтаа байрлал гэж урьж байна. Yes. Одоо шүдэрхээ. Чи зур. Би юу? Яна. Би ч зааж игээ. За. Би тэгвэл нисдэггүй.
Монгол амынхаа сайхан үзэсгэлэнт байгалыг зуръя. Байгаль зуръя. За. Би тэгэхээр Эхлээд шүдэрхий. жоохон ингэчээ. Дондоор нь зураас татчих. За, одоо дээр нь зөндөө олон том жижиг гурвалжинго зураарай. За. Том горолжин, жижиг горолжин, Бүр жижигхэн гурвалжин. бөөрчгөн Одоо горолжин, зөндөө том горолжин. За. Одоо энэ доотлын зураасуудыг бүгдийг ярилцгачих. Эдрийг нүү. Хайрлагчлаа. Одоо юу вэ эднэр? Оо тийш тий. Тийм аа шүдэрхий. Тийм байна. За одоо энд нь дугуй зорчих. Энэ бар нар. Нар. Одоо энгийн шулуун зарааснаа татаарай. Нарны цэцрэг болгож юу? За. Нар зарлаа. За шүдэрхий. Тэг шимцэг. Урт тэг шимцэг зураарай. Аа гэж. Яг зөв. За болчлаа. Одоо дээр нь гурвалжин зур. Гурвалж гинөө. Яг зөв. Одоо голд нь босоод тэг шимцэг зарчих. Дээрээс нь доош нь хүртлөө. За. За одоо хоёрдугаар нь хоёр зураас татаарай. Нааннаас татаарай. Нөө. Би чамаа надаар юу зураг татаагааг ойлгочлаа. Ойлгоцсон уу? Тэгвэл энэ чи уртаа нарийнхан тэг шимцэг. За. Та энд нь энэ хүртэл зураас татаарай. Гэтөө. Тэмлээс нь энэ хүртэл зураас татаарай. За. Би тэгвэл энд нь тоо нийчи. Яг зөв. Юу зурдаг ойлгосон шүдэрхээ? Энэ бол манай Монголын гэр байна. Яг зөв. Найзуудаа ийм амархан байх нь шүү дээ. Тэгээд чи өөрийнхөө хүснээр чимээжлэн манай Монгол гэрнүүдийн хаалга нь гоё юм хээтэй адилхан гоё ингээ зарчизээ. Яста гоё. Одоо харин бөргий тал бөргийнүүдээ нийлүүлээд. Үл зарлаа. Энд нь болохоор бас ичгэн бай зарнаа. Тэгэхээр найзуудаа та нар ямар нэгэн зүйлсийг хийхдээ үргэлж энгийн амархан гэж бодож игээрэй. Чин тэд нэр угаасаа энгийн амархан байдаг байхгүй юу? Шүдэрхий чи сурж авсан уу? Сорж авлаа. Баярлалаа Стеко. Тэгэхээр үргэлж залхуурахгүй үргэлж ажилласаг. Тэгээ бас өөдрөг байгаарай найзуудаа. Өнөөдрийн театр нэвтрүүлгээ энд хүргээд өндөрлөж байна. Найзуудаа мөрөөдөлтөө нисцгээе. Найзуудаа харанхуйч гэрэл дээрээ. Ханы хүүхдүүдээ баяртай.